үзэгчдээ өнөөдөр Трама онлайн гэдэг уран сайхны киноны уран бүтээлчдийн зүгээс бэлтгэн явуулж байгаа донтолтын сэдвийн талаар ээлж дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бол бид нэр дэлгэцийн хамаарал, мөн интернетийн хамаарал, мөн дээрэс нь цахим мөрөдөө тоглоом гэсэн сэдвээр подкаст маань эхэлж байна. За би миний бодлоор энэ 3 сэдвээ аваад ер нь бол интернет дэлгэцийн донтолтын талаар бол сэтгэл зүйчтэй мөрөдөө тоглоомын талаар бол яг шүүгчийн туслахтай ярил илүү зохимжтой юм болов уу гэж бодлоо. Тэгээ хэдүүлээ ямар ч тач хамгийн ихэнд хүн болгоны донтсон гэж миний хувьд бодож байгаа тэр сэдвээс эхлэе гэж бодож байна. Ер нь дэлгэцийн хамаарал интернетийн донтолт таны хувьд хэр байна? Монголын нөхцөлд хэр байна гэж харж байна? Тэгэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм дэлгэцийн донтолт интернет хэрэглээ гэдэг маань ямар өргөн хүрээтэй болсон бэлээ. Дээрээс нь нөгөө нас хүйс харгалцахгүйгээр ингээд болчлоо штэ. Тэгэхээр яг ганц манай улсад биш байх л та. Тэр төргийн нөгөө нэг хурдтай хөгжиж байгаа нийгэмд тийм ээ бид нар нөгөө нэг олон талт мэдээлэл хүлээж авах энэ хөгжлийн үе шаттай хөл нийлүүлэн алхах гэд яалтчгүй энийг дэлгэц утас гэдэг зүйлийг бол хэрэглээндээ бол нэвтрүүлээд бас багахгүй хугацааг артаа үтлээ. Тэгэхээр энэ нь яагаад энэ донтолт гэдэг хэмжээнд хүрээд байна? Яагаад энэ төвшөнд яригадаад байна гэдэг дээр л хэдүүлээ жоохон фокуслах хэрэгтэй болов. Тэгээд донтолт гэдэг энэ онш яг ямар хэмжээнд хүрэхээр ер нь тавигдаад байгаа зүйл. Тэгэхээр эн чинь ер нь болоод бид нар өөрсдөө бид нар ч гэсэн мэдж байгаа те аав ээжүүд хүүхдүүдтэй хүртэл ингээл өгдөг те өөрснөө бас хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд мэдээллийн сувгаар аваад өөрснийгөө мэдээд байгаа хэрнээ бид нар бас нөгөө тэр хэрэглээгээ хязгаарлах тал дээр асуудалтай байгаад байдаг те. Тэгэхээр ер нь өөртөө хяналт тавиад ер нь ингээд өөргөө чеклээд үзэхэд өдөрт би 3-8 цагийг яг утсандаа зориулдаг. Дээрэс нь би нөгөө цаг хугацааг ингээд нөгөө хяналттайгаар зогсоохгүй нөгөө цагийн хязгааргүйгээр гэсэн үг тийм шүн ингээд унтахгүйгээр үзэх нойрны цаг хэтэрсэн байхад уцаа үзэх. За тэгээд тэр уцаа тоглохгүй л болвол харахгүй л болвол нөгөө нэг амрах горимд тарах маань ингээд шилжихгүй байх. Тэгээд дээрэс нь бидний нөгөө нэг юм өдөр тутмын ажил тийм ээ энэ амьдралын энэ өдөр тутмын харилцаанд хит их хувь байр суурийг эзлээд байх гээд тэгээд дээрэс нь тест байдаг те. Тэрэн дээр юу байдг вэ гэхээр уцаа хэр их нөгөө байнгын ингээд нөгөө загварын шинжилж байна. Тэ? Шин загвар гарах тоол нь та аваад байна уу? Тэгээд утас чинь ингээд таны баг ингээд нэг хэсэг мэт болсон байт. Ингээд утасгүй гарахаараа ингээд хоосрлыг ингээд мэдэрдэг ч юм уу те. Ингээд нэг ингээд өөрийн нэг хэсгээ алдсан ч юм шиг ийм мэдрэмжийг авдаг ч юм уу. Яана тийм үү. Яг өөрийнхөө талаар сонсож байгаа юм шиг санагдаад явчлаа шүү. Тэгээд нөгөө ингээд харилцаанд орохоор би утасгүй гэд ингээд нөгөө бодцохоор ямар ч ингээд нөгөө би мэдээлэлгүй тэгээд нэг юм юучгүй юм шиг нэг ийм мэдрэмж ингээд төрөөд байдаг те. Магадгүй 0 арахад уртсан. Харин тэгээд нөгөө ямар ч шалтгаангүйгээр байн нөгөө утсаа шалгах те. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө амьд харилцаанаас илүү утсаар харилцаж байгаа тэр нөгөө интернет тэр цахим харилцаанд илүү ач холбогдлыг өгөх. Гээд ингээд нөгөө өөрийгөө ингээд идраар ингээд чеклж үзэхээр хэр олон шинж надад байна. Тэгэхээр та ер нь дэлгэцийн донтолтод та өртсөн байна л гэж авч үзээ да. Тэгэхээр бараг нийгмийн ихэнх хүмүүс тэгэхээр тийм байгаа. Тэгэхээр бид нар болж таарад байна те. Нийгмийн ихэнх хүмүүс донтолттой болчихсон. Тэгээд дээрэс нь бид нар хамгийн чухал нь бас яаж энийг нөгөө зөв зохистой бас нэг хэрэглээнд нь авч хэрэглэх вэ? Дээрэс нь нөгөө ялангуяа бага насны хүүхдүүд бас маш хэрэгжилж штэ тийм ээ. Тэгээ хүүхдүүдээсээ бас энэ дэлгэцийн донтолт гэдэг зүйлийн хор уршиг тийм ээ. Энэ хүүхдийн тарих мэдрэлийн системд яаж гэмтэл учруулдгийг тэгээ цаашлаад нөгөө нийгэмтэй харилцаа өөрийн үнэлэмж гэл ингээл бүх зүйлдэн сөргөөр нөлөөлж байгаа шүү. Тэгэхээр энийг бас маш сайн бид нар энэ хор хөнөөллийг одооноос сайн судлахгүй бол болохгүй л болчиход байна л та. Гэтэ нөгөө дэлгэцийн хамааралтай гэхээр яалтчгүй дэлгэцийн хамаарал нөгөө интернет маш том
үүргийг гүйцэтгээд байдаг штеп. Интернет байхгүй бол бид нар магадгүй ийм дэлгэцийн донтолттой байхгүй ч байсан байж магадгүй тий. Тэгэхээр интернет донтолт гэхээр яг юу байх вэ? Дээрэс нь энэ нь сэтгэл зүйн донтолт байдгүй эсвэл зан авирын асуудал байдгүй гэсэн юм асуулт байна. Донтолтыг ер нь болохоор нөгөө сэтгцэд нөлөөлөх бодисын нэг бол зан үйлийн гэж ялгаад байгаа байхгүй юу? Бодис гэхээр нөгөө хэрэгэлдэг тийм ээ. Ийм төрөл бүрийн сэтгцэд нөлөөлөх бодисууд орчиж байгаа. Зан үйлийнх болохоор яг энэ бидний дэлгэцийн донтолттэй. Зан үйлийн донтолтой орчиж байгаа байхгүй юу? Энэ донтолт маань яг юунаас болж одоо хүмүүст үүсээд энэ одоо ганцаардлаас ч юм уу тий стрессээс болоод ч юм уу. Яг зүгээр хэрэглээгээ ярих юм бол угаасаа л бид нар нөгөө нэг нийгмийн дагаад хөгжиж буй тийм ээ энэ нийгмийн хэрэглээ зүгээр яагаад энэ донтох хэмжээнд хүрж ийн гэдэг нь мэдээж нөгөө нэг өөрийн үнэлэмж нөгөө ганцаардал нөгөө сэтгэл готрал нөгөө бусдаас өөрийгөө тусгаарлах ингээд бүх зүйл одоо тэгээ яг энэ дээр нөгөө интернет донтолт гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг тийм энэ дээр нөгөө бидний хэрэглэдэг нөгөө цахим платформуд байна тийм Facebook, Instagram, TikTok, YouTube тэр нөгөө эн чи өөрөө хүнийг нөгөө нэг бодит мэдрэмжээс нь холдуулдаг тий. Тэгээд одоо тэр нөгөө нэг авч байгаа лайкныхаа тоогоор өөрөө нөгөө тэрэндээ сэтгэл ханамж авдаг. Тэгээ нөгөө янз бүрийн төрөл бүрийн фильтр ашигладаг. Одоо тэргүүгээр өөрийгөө төсөөлж чадахгүй болчдөг. Ингээд нөгөө нэг амьд харилцаа, нийгэмтэй харилцаа зан үйлд нь ингээд ийм гажууд л үүсгэж байгаа. Одоо зүгээр яг миний хувьд бол ингээд нийт одоо интернет хэрэглэгчдийг хараад хахад ер нь ийм богинохон юмд айгуу дуртай болсон юм шиг санагдаад айгуу одоо суух дургуй ч юм уу урт юм үзээд сууж чаддгүй тэр нь ингээд одоо тэсгэл алдуулдаг дандаа богинохон рилс гүйлгдэг YouTube дээр ч гэсэн нэмэлтээр shorts гээд гараад ирсэн TikTok гээ гараад ирсэн дандаа ийм богинохон хэмжээний бичлэгүүд одоо постлогддог контентууд нийтлэгддэг болсон шүү дээ. Тэгэхээр одоо энэ нь эргүүлээд бид нарт илүү донтолт үүсгэж гин үү? Одоо илүү донтолт үүсгэж байгаа. Тийм тэр чинь нөгөө нэг богино хугацаанд асар олон одоо нөгөө мэдээллийг аваад тэгэл нөгөө нэг хүний анхаарал төвлөрөх чадвар тийм энэ бүхэнд нь ингээд одоо төвчээргүй л одоо болгочихж штэ. Тий. Тэгэхээр ер нь ингээд тэр асар олон мэдээллийг асар хурдан хугацаанд авч ийн гэдэг нь өөрөө нөгөө хүний тархинд нөгөө дофамин ялгаруулад байна тийм үү. Тэндээс одоо бид нар нөгөө нэг юм таашаал аваад байна шүү дээ. Тэгэхээр тарих яадгүй хэр тэрэндээ тасчиж байгаа. Тарих яг илүү хурдан бөгөөд илүү гоё л одоо нөгөө нэг тийм хүчтэй л таашаал авахыг хүсэн шүү дээ. Тэгэхээр илүү тэр нөгөө нэг урт хугацааны бичлэг үзээд суухаас илүү тэр тархинд таалагдаад байна тийм үү. Олон өнгө солигдоод, дүр солигдоод, ая солигдоод явах чинь өөрөө таалагдаад байна. Тэгэхээр тарих өөрөө тэргээл нэгч байгаа. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй нөгөө нэг таатай тухтай одоо яг тэр тархийн тийм хүсэж байгаа зүйлийг л өгөх гээд хүссэн хүсээгүй одоо энэ ухамсаргүйгээр одоо яалтчгүй ингээд нөлөөлөд эхэлчихэж байна л гэсэн. Энэ дэлгэцийн хамаарал интернетийн хамааралтай уялдаад мэдээж одоо нөгөө YouTube-ийн контентууд дээрэс нь Facebook дээр ч гэсэн одоо нөгөө контент бүтээгчд маань цахим гэмт хэргийг одоо сурталчлах ч юм уу тий цахим гэмт хэргийг илүү олон хүнд түгээж байгаа явдлуудыг их харагдаад байдаг байхгүй юу. Тэгээ энэ талаар цахим гэмт хэргийн талаар ер нь ярил. За мэдээж тэглэх яг за өнөөгийн нийгэм бол мэдээж техник технологи за интернет бол хурдцтай хөгжиж байна тийм ийм хэмбэрээрээ бол мэдээж гэмт хэрэг тасралтгүй гарч байна. За үүнтэй холбоотой яагаад бол за би ерөнхийдөө бол одоо гурлаа сая YouTube-ыг бас төлхөө ярьлаа шүү дээ тийм захим платформ. За захим платформ бас ингэж нэмэгдэж байгаатай холбоотой за YouTube руу бас одоо орчин үед их нэмэгддэг болсон байна. За влог хийдэг болсон байна. За мэдээж манай сэтгэл зүйчийн хэлдгээр бас өнд бол ямар ч насны хязгаар байхгүйгээр бүгдээрээ л үзэж штэ тий. За тэгээд сүүлд одоо жишээлбэл яг практик дээр аваад үзэхэд манай дүү нэг ютуберт айгуу дуртай. За тэрийгэ үздэг. За тэрийг ингээд хажуугаас ингээ хараа байж хахад хамгийн эхлээд одоо тухайн бичлэг эхлэхээс өмнө 1xbet-ийг сурчилж байгаа байхгүй юу. За энэ бол цахим мөрөөдөө тоглоомыг сурчилж байгаа бас нэг хэлбэр мөн. За 2025 оны буюу энэ оны 5 сард засгийн газраас цахим мөрөөдөө тоглоом бооцоод тавар гэх мэтлэн одоо тэ эдгээрийг бүхэлдэн хоригдсан тийм хуулийг санаачлаад за улсын хурлаас одоо тэрийг хэлэлцэн батлаад энэ онд 7 сарын 1-ээс эхлээд тухайн хууль маань хэрэгжиж эхэлсэн. За энэ бол зөрчлийн тухай хуулиар эрүүг хуулийн тусгай ингээд заасан
байдаг. За эрүүг хилийн тусгай ангид бол бүр 2018, 2019 гэдэг ийм шинэ зүйлүүд бол нэмэгдсэн ба. За цахим мөрөөдөө тоглоом гэдэг маань за би сая өмнө дурдсанчлан те 1xbet. За энэ бол цахим мөрөөдөө тоглоомыг сурталчилж байна. За энийг бол насны хязгааргүй хүүхдүүд, хөгшин хүмүүс, одоо бидний үеийн залуучууд, аав ээж, ах эгч нар бүгдээрээ тэрийг одоо магадгүй бага насны хүүхдүүд 1xbet гэж юу юм бэ? За ийшээ нэг ороод үзье. За тухайн ютубер маань бол одоо тэрийг сурчлахдаа их гоёор сурчилж байгаа юм л да. За ийшээ ердөөл тэдэнд өрөөгөөд ингээд орно. За хариуд нь тоглоод ийм их мөнгө хочно гэд ингээд одоо тухайн хүний хүүхдээ одоо ухамсар бол за энэгээр би мөнгө олж болох юм байна. Би баг ажил хийх шаардлагагүй байна. За ийм ойлголт бол мэдээж хүмүүс аав штэ тий. За үүнээс аваад үзэхэд за цахим мөрөөдөө тоглоомыг сурталчилсан, уриалсан бол зөрчлийн тухай хуулиар бол хариуцлага оногдуулна. За цаашлаад цахим мөрөөдөө тоглоом. За мөрөөдөө тоглоом зохион байгуулсан, мөрөөдөө тоглоом тоглох газар байгуулсан ч юм уу те. Иймэрхүү тохиолдолд бол эрүүгийн хуулиараа бүр эрүүгийн хэрэг үүсгэнэ штэ. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг юм байна. Тэгээ ер нь одоо миний хувьд гэвэл миний эргэн тойронд одоо мөрөөдөө тоглоом за нэг дарчгүй. За одоо би бараг яана ингээд сонирхоод ингээ хараад яг ойлгохгүй л байгаа юм л та. Тэгээ ойлгож байгаа тоглоомод өө яадгийг наа чи яадгийг найз нь ингээд нэг тэдэнд хөрөг хийгээд ингээд нэг дараад үзэж идэх үү гэж би сонирхож исэн нэг удаа бол байгаа. Гэхдээ яг тийм донтохоор хэмжээний бол байгаагүй. Зүгээр тухайн үедээ яг хөвгчлээ байгаа. Тэгээ би нэг 20,000 төгрөг хийгээд тэрийг ингээ алдаад дуссан байхгүй юу. Тэгээ за ийм юм байд юм байна гэд. Тэгэхээр яг яагаад одоо энэ мөрөөдөө тоглоомд хүмүүс ингээд өөрийгөө зүгээр татаад авчихгүй бүр илүү донтоод байна гэдгийг сэтгэл зүйн талаас тайлбарлавал. За. Тэгэхээр энэ дээр нөгөө бид нар ингээд ярахаар энэ яагаад мөрөөдөө тоглоом донтчин цаад сэтгэл зүйн шалтгаан нь юу байна гэхээр их нөгөө багаас эхэлж байгаа юм л та. Тэгэхээр ингээд бидний төсөөлөөгүй зүйлүүд хүртэл ингээд нөлөөлөгч хүчин зүйл энэ төр болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд наснд бид нар бооцоотой мөрөөдөд тоглодог тийм ээ. Хүзэр эсвэл ингээл хүүхдүүд цагсаа тоглолт тэнд тоглоомд бооцоо тавьж штэ. Тэгэхээр хүүхэд тэндээс бооцоо тавьж тоглож болдгийм байна гэсэн нөгөө ойлголт, суур ойлголтыг тэндээс бас нэгт авч байна. За дээрэс нь гэр бүлийн уур амьсгал нөлөөлж байгаа юм. Одоо нөгөө үл хайхрах хүчээр хийлэлтэй, одоо эцэг эхийн хайр халамж дутуу тийм ээ. Ингээд нөгөө нэг энэ хүүхэд ганцаардсан гэд ингээд энэ гэр бүлийн тэр тухайн хүүхдийн өсөж байгаа орчин нөлөөлчихөж байгаа. За дээрэс нь бас төрөлхийн нөгөө серотонин даавар энэ нөгөө аз жаргалын даавар гормон гэж бид нар ярьдаг шүү дээ. Энэ бас нөгөө нэг төрөлхийн ийм баг ялгаруулдаг хүн гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бас нөгөө морито тоглоомд донтох нь бас илбэг байдаг. Тэг бас хувь хүний онцлог ба шүү дээ. Хүн ондоо байх нь. Тэгээд дээрэс нь тэр тоглоомонд хүн яадаг вөхөр өөрийгөө нөгөө нэг ялагч мэдрэмжийг авдаг. Одоо нөгөө нийгмээс авч чадахгүй байгаа мэдрэмжийг тэр тоглоом дотроос аваад байгаа байхгүй юу? Тийм ээ. За дээрэс нь бас тэрэнд асуудлаа би ингээ шийдээд байна гэж ойлгодог. Тэнд би нэг асуудал шийдээд байна шүү дээ. Гэтэл миний амьдрал дээр шийдэгдээгүй олон асуудал байгаа. Харин би тоглохороо асуудлыг шийдээд байдаг. Энэ яаж ийн нөгөө хүнд бас таашаал өгч юм тийм ээ. За дээрэс нь бас нэг тоглоом орчин санхүүгийн асуудал яригадаад байгаа тий. Хэдийгээр эхний ээлжинд миний ойлгосноор тоглоомд нөгөө яалагч гэж бол байхгүй. Тэр нөгөө донтуулж байгаа л одоо нөгөө эхний ээлжинд ингээд санхүүгийнх нь хэрэгцээг хангаад байгаа юм шиг байжгаад дараа насар их алдагдлыг хүлээж асар их сэтгэл зүйн дарамтанд уналтанд оруулдаг юм аюултай, маш аюултай зүйл тий. Дээрэс нь өсвөр насны хүүхдүүд ялангуяа орох юм бол энэ чинь нөгөө бид түрүүний бас бид нар дугаар дээр ярьж байсан хүүхдийн нөгөө тарих энэ урд нөгөө нэг тарих ингээд хүний тарих нөгөө ингээл ханаасаа уршаа хөвчөж байгаа фронт лоб энэ нөгөө нэг хамгийн сүлд хөгжиж байгаа тийм ээ 25 нас хүртэл энэ чинь ингэж хөгжиж явж идэг гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хөгжөөгөө асуудлын мөн чанар шалтгаан нөгөө дараагийн нөгөө нэг юм эрсдэл гэдэг зүйлийг тооцож мэдэхгүй учраас тэр зүйлд амархан яаж байна. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө татагдаж орох. Тэндээсээ нөгөө нэг нийгэмд одоо энэ амьд харилцаа авч чадахгүй байгаа харилцаагаа тэнд нөхөөд байна гэж ойлгож байгаа тийм үү. Тэгэхээр харин ингээд
тэнд магадгүй би ингээд амьдрал дээрээ найз багтай байж болно шүү дээ. А тоглоомонд орохоор би олон найзтай болчдөг гэж магадгүй тийм ээ. Ингээд энэ олон нөгөө хангагдаагүй хэрэгцээ тэнд нөхөгдөд байгаа учраас мөрөдөө тоглоом, захин тоглоомд бас их донтох шалтгааны бас үүсвэр болоод. Маш их хийсвэр зүйлээс өөрийнхөө мэдрэмжүүдийг хангаад байна гэж ойлгох нь тийм. Одоо ингээд мөрөдөө тоглоомыг Монгол улсад бол харьцан гэж би хувьдаа ойлгоод байгаа. Тэнгүүд ингээд одоо эргэн тойрны маань хүмүүс ингээд тоглоод байгаа гэдгсэн шүү дээ. Тэр хүмүүс маань одоо яаж тоглоод би одоо найзуудаасаа ч юм уу яг эргэн тойрныхоо ажлынхаа хамтрагчдаас ч юм уу яг асуудаггүй л дээ. Яаж ингэж та тоглоод байгаа, яаж чи тоглоод байгаа гэж асууж байгаагүй. Тэнгүү тэр хүмүүс маань бас нэг аргаа олоод тоглоод байгааг ямар ч одоо аргаар зогсоох боломжгүй гэсэн үг. Одоо хуулийн хүрээнд. За тэгэхээр яг энэ бол маш гоё асуулт тийм. За ямар ч аргаар зогсоох боломжгүй юу гэж байна те. За энэ бол мэдээж одоо би сая дурдсан те. За хууль бол нэмэлт өөрчлөлт ороод ингээд шатаараатай бас те. Хуулийн хэлтийн байгууллага ингээд явж байна. За дээрэс нь одоо нөгөө интернет хурдцтай хөгжөөд байгаагийн хэрээр за VPN байдаг юм уу те. Өөр ямар одоо систем сүлжээ байдгийг ашиглаад одоо би бол тэрийг бас нэг бүрчлэн дуртаж мэдэхгүй л байна л да. Тэрэн дээр за хуулийн хэрэгжилт бол тэгээд явагдаж байгаа. Гэхдээ одоо манай Монгол улсад бол маш их хэмжээний одоо цахим мөрөөтэй тоглоом, цахим заллин, ер нь кибер гэмт хэрэгтэй маш түлхүү тэмцэж байгаа. За үүнтэй холбоотой кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж одоо сүүлд байгуулагдлаа. За ингээ албаа агчдын тоо нэмэгдлээ. Ингээд шат дараатай ингээд тэмцээд явж байгаа. Энэ дээр хуулийн хүрээнд ч гэсэн шүүх, прокурор, цагтаа гэд ингээд шат дараатай ажиллагаагаа хийгээд үүнтэй бол тэмцээд явж байгаа гэсэн үг. Тийм. Гэтэ донтогч одоо донтсон хүн бол маш хүчтэй байдаг юм шиг надад санагдлаа л да. Сая одоо ингээд юмд дуртай үнэхээр чин донтогч гэдэг ч одоо тэр юм чин сэтгэлээсээ дурлаад байна л гэсэн одоо миний ойлголтоор хар үгээр хэлэхэд тэгэхээр донтогч хүн бол тэр дуртай амныхаа араас бүр ямар ч хамаагүй аргаар яаж ийж агаад аргаа олдог л хүн байдаг юм байна л да. Тэгэхээр донтогч хүн өөрийгөө донтсон гэдгийг мэдээд би энэ зүйлд үнэхээр буруу зүйлд донтсон гэдгийг мэдээд өөрийгөө засч авах гад сэтгэл зүйчдэр хэрэг очдог вэ? Ер нь одоо яг амьдрал дээр практик дээр харахад сэтгэл зүйн зөвлөгөөч нөгөө өөрөө нөгөө дандаа сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зорилгоор явагдчихж үр дүнгээ өгдөг тийм. Аав ээж нь манай хүүхэд донтчлоо гэд ингээд аваад ирэх дээрээс нөгөө хувь хүн нь өөрөө хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хэцүү тий. Яг үнэхээр яг донтолтын хэмжээнд очсон бол яг нөгөө нэг эмчилгээтэй хавсрах уу. Ер нь бол донтолт зэрэгээс хамаараа донтолт гэхээр нөгөө эмгэг рүүгээ болоо явчихж байгаа тий. Тэгэхээр эмгэг шинж рүүгээ орсон тохиолдолд бид нар яалтчгүй нөгөө сэтгцэн эмч эмнэлэг рүү хандуулдаг тий. Тэнд нөгөө нэг давхар нөгөө нэг тайвшруулах маш их уур уцаартай болно. Хэрэглүүлэхгүй байх юм бол их тогшин аваар гарна тийм ээ. Одоо нөгөө бие махбодд нь ингээд нөгөө сөрөг нөлөөллүүд үзүүлээд эхэлждэг. Эрүүл мэнд талаасаа тийм. Тэгэхээр энийг заавалжгүй нөгөө нэг эхний энэ нөгөө хүнд үеийг давахын тулд эмч эмнэлгийн хяналт нь дор байж эмчлүүлээд дараа тэндээс нөгөө нэг гараад нөгөө нөхөн сэргээх нөгөө орчны нөлөөлөл центраас ангижрах тийм ээ. Нөгөө сэтгэл зүйн дэмжлэгийн групптэд янз бүрийн терапинууд ингээд хамрагдахад бол сэтгэл зүйч дээр ирэхэд болж байна тийм ээ. Тэгээ өөрөө хамгийн гол нь одоо тэргээ хүлээн зөвшөөрөөд би эндээс ингээд салахыг хүсэж гин гэсэн ийм л хүсэл зорилготой ирэхэд бол үр дүнгээ өгдөг. Тэгэхээр сэтгэл зүйн одоо энэ донтолт энэ эмгэгээс гарах хамгийн том одоо зөв арга нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх юм байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Тэгээд тэгсэн тохиолдолд дараагийн ингээд арганууд бол ингээд ундраад гараад ирнэ. За одоо донтолтоосоо одоо өөрийгөө хүлээн зөвшөөрөөд гарчлаа. Гэхдээ дахин тоглох, ахаад хүсээд байдаг, ахаад тогломоор санагдаад байдаг. Тэр үед яг ямар арга хэмжээ авбал зүгээр идэм болоо. Одоо бид нар ч гэсэн нэг гоё одоо хоол идлээ гэхэд дахиад идмээр санагддаг шиг яг тийм мэдрэмж төрдөг байх гэж яг төрөнд. Тэгэхээр нөгөө донтолт гэдэг зүйл чинь хүний тархинд ингээд юм одоо маш хүчтэй нөгөө нэг тий зам үсгэсэн байгаа да. Тэрийг эн чинь угаасаа нөгөө нэхэн тийм ээ. Яг хөө би ингээ эмчлүүлээд гараад ирэл тодорхой хугацаа байгаа тий.
ер нь бол төгс эмчлэгдэнэ гэж бол яг анагаахын сэтгцэн эмчнэрийн хувьд бол яг тэгж хэлдэггүй юм байлээ л дээ. Зөв намжмал байдалд орлоо л гэж үздэг юм байна. Тэр маань хизээ нэгэн цагт ингээд ямар нэгэн өдөөгч хүчин зүйл дахиж гарч ирсэн тохиолдолд сэргэгд юм бэлэн тийм ээ хамгийн аюултай. Тэгэхээр вирус шиг юм байна тий. Анханасаа л маш болгоомжтой хандахгүй бол энэ маань өөрөө эргээд маш их юм сөрөг зүйлийг дагуулдаг юм байна. Ердөөсөө тийм амархан зүйл биш юм байна. Би хүсдэг ихэвчлэн хүн тэгж болоо би донтоогүй гэдэг тий. Дараагийн шатн дээр би хүсвэл болчихно гэдэг тий. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ маш хүчтэй дофамин гэдэг бодисыг л энэ тархинд одоо тийм ээ богино хугацаанд хүчтэй ялгаруулад байгаа чинь өөрөө нөгөө нэг тархинд тасал болчихж байгаа. Эргээл тэрийгэл хүнээс нэхэн тийм ээ. Тэгээ тэрийг нь давсан мэдрэмж төрүүлэх зүйл л байхгүй бол яг тэргээл нэгчээдэг. Гэтэл хүн чинь өөрөө маш олон жижигэн амьдралын байгалийн энэ юунаас өөрөө интернет жаргал дээр серотонин гой гой даавруудаа ялгаруулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ эндээс тийм юм одоо мэдрэхэ байцдаг, чадхаа байцдаг эмгэгтэл хүрчихэж байгаа хэрэг тийм. Би сая ингэ сонсож байхад бодлоо л доо. Одоо мөрийтэй тоглоом гэж байгаа. Мөрийгөө зүгээр утсан дээрээ татаад тоглоод хожоод өөрөө ялагч гэдэг мэдрэмжийг авах боломжтой тоглоомод байгаа. Тэгэхээр нөө донтолтоос гарахныг одоо өөр бусад донтолтоос ч юм уу одоо орлуулах арга гэж бай. Одоо тамхинаас гарах чам хүн жишээ нь миний үздэг цуврал дээр чихэр иддэг. Тийм орлуулдаг. Тэгэхээр өдөр ярьсан нэг зам уусчдаг. Тэр зам дээгүүр өөр зүйлэл явуулж байгаа байхгүй юу? Оронд нь тий тэгжээч нөгөө нэг тухайн одоо намжмал байдлыг үүсгэж шүү дээ. Тэгэхээр ялгаа байхгүй бүх төрлийн донтолтод л ерөөсөө л орлуулах аргыг хэрэглэнэ. Тий. Гэтэ яг мөрөтэй тоглосон тоглоогүй утсан дээр тоглож байгаа бол ялгаа байхгүй л нөгөө дэлгэцийн тийм ээ тодон харин зөвөр мөрөтэй чухам өөрт болоод бусдад учруулах хохирол нь өөрөө их тийм тэрүүгээрээ л ялгаатай. Тий яг л ингээл нөгөө орлуулах арга нөгөө CBT нөгөө майнд нөгөө эдрийг л бүгдийг хийн. Ингээл яг нөгөө энэ тэгээд өөрөө маш нөгөө нэг тууштай олон талын ингээд хамтарсан тэгээд урт хугацааны имчилгээ шаарддаг юм л маш бүр бодсноос илүү гүн тэгэхээр энэ донтолт байдаг юм байна тий. Донтолт гэдэг маань яг шаттай л байгаа л да тий. Гэхдээ одоо юу гэж ойлгох бидний нөө зорилго тэр штэ тий. Та өөрөөгөө би донтоогүй гэж бодож гин үү? Эсвэл хүссэн үедээ л болчихно гэж бодож гин үү? Гэтэл яг та өөрөө одоо энэ тарих бие физиологиг бол тэгж удирдах боломжгүй байдаг юм аа. Тэгэхээр анханасаа л ямар нэгэн зүйлд маш болгоомжтой ханд цаад одоо тий хор уршгийг нь сайн тооцоол ялангуяа манай өсвөр насны хүүхдүүд залуучуудад бол энэ мессежийг л битгэд хүргэх зүйтэй байх те маш аюултай зүйл шүү те хүссэн үедээ гарчдаг тийм зүйл биш юм аа гэдгийг л ойлгуулмаар юм. Одоо энэ мөрөөдөө тоглоомноос гадна одоо Facebook дээр ингээл ухаж хахад янз янзын одоо тэд хоногийн зээл гаргана ингэн тэгнэ гэсэн комментууд айгүй их байдаг. Тэгээд тийшээ холбогдороо нэг бол ингээд линкүүд айгүй их ирдэг. Гэтэ би тэр линкийг яг дарж үзээгүй болохоор дотор нь ороод яг чухам юу байдгийг сайн мэдэхгүй л байна л да. Тэгээд одоо тэрэн дээр ямар арга хэмжээ авд юм бол одоо энэ цахим залиланд өртсөн хүмүүс ер нь хэр их байдаг бол одоо манай ээж жишээ нь та тэдэн сая төгрөг хоцсон байна. Тэдэн азтны нэг болсон байна. Та ийшээ дараад ороорой гэхэд ийм мессеж ирсэн. Би ингээ азтан болчих гээд надад хэлэхэд би хүртэл ингээ гайхаж байгаа байхгүй. Та ийм юмд итгэж байгаа мó гэд бүр ингээд гайхмаар. Тэнгүүд яг энэ залиланд хідээс хідэн насныхан өртөж гин. Дээрэс нь хідээс хідэн насныхан ийм залилыг хийгээд байна. Яг ямар хүмүүсийн толгойд яг ингэж зайлалж мөнгө олъё, ингэж амьдрий гэдэг бодол бас төрөөд идэг нэг сонирн байгаад идэг л та. За цахим залилан бол одоо бол маш их байдаг болсон. За ялангуяа Telegram, Viber, за түлхүү Facebook тий. За ингээд өөрөө сая хэлж штэ. За ингээд нэг линк тий хүн амт явууллаа. За та одоо магадгүй нөгөө гадуураад ийм цахим залилан бол маш их байдаг болсон. Telegram, за Telegram бол түлхүү байгаа нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол ойр дотны хүнээс бас их залилдаг. За таны дугаарлууч нь тийм оронтой код очсон уу? Та над руу тэрийг явуулаад өгөөрэй. Би ингээд андуураад явуулчлаа ч гэдэм юм уу тий. За магадгүй нэг сошиал платформ ашигладаггүй хүн байдгийм үү? Тэрийг мэдгүй за гэд ингээд явуулцдаг. За ингээд цаашлаад цахим гэмтэр ингээд үлдэгдэх орчин нөхцөл бий болоод ингээд явчихдаг. За тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх арга гэх юм бол ерөөсөө л хүн бүр маш хянамгай байх хэрэгтэй. Ерөөсөө
хууль байгаад байдаг. Хууль бол хэрэгжээд байдаг. Шүүх прокурор цагдаа бол ажиллагаагаа хийгээд байдаг, ажиллаа хийгээд байдаг, хяналтаа тавиад байдаг. Гэхдээ магадгүй нэг иргэн болт гэдэг хүн байлаа. Тэ тэр хүний гар утас руу бид нар очиод ингээд оролдож чадахгүй шүү дээ. Тэ тэр хүний юу үзэж байгааг бид нар мэдэхгүй. Тийм болохоор Telegram цахим залилангаас өөрсдөө л маш их сэргийлэх хэрэгтэй. Одоо орчин үед бол одоо угаасаа л хүн болгон бараг цахимаар ажиллаа хийдэг болсон цаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол цахим орчинд аялж байхдаа маш хянамгаал байх хэрэгтэй ерөөсөө. Тийм тэрийг л хэлж чинь. За тэгээд мэдгүй юм байхan бол бас мэддэг хүнээс нь асуух хэрэгтэй тий. Одоо жишээлбэл таны ээжид чинь тийм мессеж ирээл одоо би ингээ гайхсан гэж хэлж штэ тий. Ээж чинь зүгээс аваад үзэх юм бол тэр хүн бас итгэх нь бол өөрийнх нь эрхийн асуудал байгаа байхгүй. Өө яна би нэр юм азтан болцсон юм болов гэж бодож болно штэ хүн тий. За тийм болохоор энийг ингээ эргэн тойрныхандаа бас сайн хэлж байгаа хэрэгтэй. Одоо цагдаа газраас газрын хэвлэл мэдээллийн алтнаас бол бас иргэдтэй төлхөө ойр байгаад ингээд маш их мэдээлэл явуулдаг. За тэрийг бол Facebook ухаж ахтаа ч юм уу те нэг ганц 2 минут зарцуулаад тийшээ ороод үзчих хэрэгтэй. За тэгээд тэр мэдээлэлээ бас эргэн тойрныхандаа ингээд түгэж хэрэгтэй байхгүй юу? За ийм байд юм шүү ээжээ. Тэгэхээр наадах чинь та хараа тань руу мессеж ирэх юм бол итгэж болохгүй мэн. За ийм код ирэх юм бол та энийг хиний хүн рүү явуулахгүй мэн. Ийм линк байх юм бол линкэн дээр дарж орж болохгүй мэн гэх мэтчлээ. Бид нар өөрсдөө бас ингээд урьдчилан сэргийлэх боломжтой. За тэгээд цахим залиланг бол бас мэдээж насны хязгааргүй байгаа юм л да. За яг мэдээж бол учир зүггүй бага насны хүүхдүүд бол цахим залилаа хийгээд байхгүй. Тэгэхээр насны хувьд бол юм байна. За хохирогчдны хувьд бол за жишээлбэл манай шүүхтэр одоо манай шүүгчдэр орж ирж байсан цахим залилан байна л да. За энэ дээр бол түлхүү орон нутгийн одоо арай 35-аас дээш насныхан ч гэх юм уу тий. Тиймэрхүү насны хүмүүс одоо жишээл хамгийн сүүлд за нэрийг хэлээд яг уу тэр дэлгүүрээс холбогдож байна. Та захиалга өгсөн үү? Лайв тэр үед би ингээд лайв хийжсэн хүн байна. Та захиалга өгсөн. Энэ данс руу ингээд мөнгө хийгээрээ за танилга хүргэлт чинь орон нутагт байсан ч хамаагүй 2-3 хоногийн дотор очнооч гэдэг юм уу тий. Ийм ингэж юу н залилаа явдаг. Тий. Одоо залинд өгцөн одоо хохирогч маань цагдаагийн газар мэдэгдээд ингээд өргөдөл гаргаад ингээд эргээгээд одоо алдсан одоо хохирсон тэр одоо мөнгөөр хохирлоо гэж тод мөнгөний эргүүлж өгдгийм болов эсвэл одоо манай ээж нэлээд хэдэн жилийн өмнө бас нэг хүнд мөнгө зээлээд тэгээд тэр нь шүүх хурал болоод нэлээд юм болж байгаад тэгээд мөнгө нь бол буцаж ирээгүй тэр хүн нь болохоор яг өөрийнхөө одоо шийтгэлийг аваад авсан байхгүй юу. Тэгэхээр одоо бол яадгийн бол ямар болсон юм бол одоо хохирсон мөнгө одоо эд хөрөнгийг буцааж олгодгийм болов яад юм бол за тэгэл за шүүхийн байгууллага бол за хүний зөрчигдсөн эрхийг сэргээх тий хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллага. За тэрнийхээ чүүрэнд за хин нэг эрх зөрчигдлөө хохирлоо тий. За залингийн энтергийн хохирогч боллоо гэж бодоход хууль заасан хугацаанд ажиллагаагаа хийн мэдээж за тэгээд тэр хүний эрх зөрчигдөөд нь штэ тий. Тэр хүн хохироод байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний хохирлыг бол гаргуулах ажиллагаа мэдээж хийгдэнэ. Тий. Гэтэ энэ болтол бас шатараатай ажиллагаа маш их явагдана. За ард иргэдийн зүгээс бол мэдээж ингэж орж ирдэг л тий. За шүүх хурал болтол айгүй худлаа. Би ингээд ийм цахим гэмт хэрэг ингээ хохирогч болцсон. За магадгүй хэдэн төгрөгийн ч байдیں۔ Тий хохирогч болцоо. Би тэр ингээ мөнгө барагдуулж авмаар байна. Би цагдаагийн байгууллагаар зөндөө явлаа. Прокурор зөндөө явлаа. Ингээ эцэст нь ингээ шүүх дээр ирлээ. Шүүх хурал хийзээ болох юм байж гэдэг юм уу тий. Маш их ингээ бухимдалтай байдаг. За хүн болгон яг эрх зүйн бидлэгтэй байх албагүй л дээ. Гэхдээ шүүх прокурор цагдаа бол хууль заасан хугацаанд бүх ажиллагаагаа ингээ хийгээ явуулж байгаа. За шүүхийн шатанд ирж байгаа хэрэг бол за прокуророос боогод орж ирж байгаа хэрэг одоо тэр хавц тэрийн хүрээнд нэг нотлох баримт цуглуулсан байгаа шүү дээ тий. Тэр хүрээнд одоо хэрэгээ шийддэг. За үнэхээр тэр хүнгийн буруутай гэмтрүүлсэнгийн буруутай байх юм бол за тэр гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч байх юм бол тэр хохирогчийн эрхийг бол сэргээх ажиллагаа бол угаасаа хийгдэн хууль зааснараа тий. Тэгэхээр хохирол бол хохирсон этгээд за мөн хохироос этгээд байна л гэх юм бол хохирол бол гаргана л гэсэн үг. За тэгэхээр энэ бүхэн одоо залилан тий одоо мөрөдөө тоглоом бүх зүйл маань интернетээс одоо их өсөр нь интернет байгаа тийм. Тэгэхээр интернетийн донтолтоос хүн дэлгэцийн донтолтоос хүн өөрийгөө яаж урьдчилан сэргийлэх
боломжтой вэ? Өөртөө яаж хяналт тавьбал зүгээр вэ? Ямар нэгэн тийм одоо гэрийн одоо өөрийнхөө хэмжээнд хийх арга хэмжээ байвал байдаг уу? Тэгэхээр одоо нэг за ямар ч байсан бид нар бол хүүхдийнхээ хэрэглээг хязгаарлал хүүхдээсээ эхлүүл зүгээр баг тийм ээ. Одоо нөгөө програмууд байгаа, аппууд байгаа тийм аппликейшнууд байгаа нөгөө таймер цагтай одоо төгжигддэг тодорхой цагийг ингэж үзүүлээд автоматар төгжигддэг цаг нь болохоор яг сургуулийн орчинд бол нөгөө локеруудад хийж ин л та утсын одоо сургуулийн орчинд ингэж хурааж авчаад хичээл дуусгаар хүлээлгэж өгдөг гэдэг ингээд сургууль болгон өөр өөрсдийнхоороо бас шийдэж байна. Бид нар насанд хүрсэн хүмүүс одоо арай ухамсартай тийм үү? Ухамсартай учраас өөрийнхөө тэр интернет хэрэглээг өөрснөө одоо тэр цагийг өөр зүйлд зарцуулах. Өөрийн гэсэн ийм одоо биетээр хийдэг ийм амьд одоо ингээд харилцаанд орж хийдэг ийм сонирхол хоббитой болох. Тэгээд дээрэс нь нөгөө эрүүл хэв маяг л гэж яриад байгаа тий. Одоо алхах, найз нөхдөдтэйгээ уулзах, сонирхол хоббигоороо бүлэгт илсэх, тэрүүгээрээ ингээд янз бүрийн арга хэмжээнд хамрагдах, гих мэтчлэн одоо гэртээ болол одоо тэр интернетээ тодорхой цагт асааж унтраадаг байх тийм ээ. Зарим хүмүүс бол нөгөө ухаал уцснаас татгалздаг штэ. Юу ордоггүй, интернет ордоггүй тийм ээ. Энд чинь өөртөө авж байгаа арга хэмжээ бай тийм үү. Дээрээс нь тэрийг гэр бүлийнхээ хүрээнд нэг аягүй сайн дэмжих нь чухал бас. Тэгэд өөрийн нөгөө хүрээлэл гэж байна шүү дээ. Ажлын хамт олон найз нөхөд те. Ойр тойрны хүрээлэлээ бас их ингээд одоо нөлөөлөл үзүүлж тэндээ бас ингэж хоорондоо ярилцаж хамтаараа ингэж нэгнийгээ дэмжиж ингэж нөгөө интернет хэрэглээг нь бас ухамсартайгаар зохицуулах юм аргууд байдаг шүү. Аян гэдэг шиг тий одоо тийм л юм одоо зарлахаас тэгээд бид нар чинь Z үе гэл ярьдаг те. Энэ Z үеийг бас нэгээр өөр нь юу гэж хэлдэг хэрэг нөгөө дижитал эр үе яхан гэж хэлж байна. Энэ хүүхдүүд чинь нөгөө төрөхөөс нь өмнө л энэ хэрэглээ байсан, төрөөд л байсан. Тэгэл түрүүн бас ярьлаа ш та насны онцлогоос гэл ингээл бид нар бол яг нэг юм дунд байхгүй юу? Яг өсвөр насны үед л нутас гэдэг зүйл гарч ирж байсан. Гэтэл бидний аав ээж үед бол байгаагүй штэ. Тэгэхээр тэр хүмүүс маань миний зүгээр анзаарснаар бас их юм гинэн итгэмтгий утасны хэрэглээнд ингээд нөгөө мэдлэг бас хомигдмал байдлаасаа шалтгаалаад энэ залиланд өртөх бас эрсдэл нь нэмэгдчихдэг юм болоо гэж бодоод байгаа байхгүй яа. Тэгэхээр бид нар бол одоо энэ хүүхдүүдийн зэтүүдээс бол бид нар бол одоо асуудаг штэ. Энийг яадаг юм гэдэг. Тэрийг яадаг юм гэдэг. Тэгэхээр одоо ээж аауд маань, эмээ өвгөнөр маань мэдгүй болвол өөр хүүхдүүдээс асууж агаарай. Тэгээд асуусан асуултанд нь төгшөөлгүй бас хариулж агаарай. Бас одоо үеийнхнийгаа ч юм уу, дүүнэрийгаа ч юм уу ингээд эцэг гэх нь асууж ахад ингээд төгшөөдөг. Үгүй чадахгүй би бичиж өгөө үсттэй. Пассворд нь ингээд гинт өөрчлөгдсөн байх тохиолдол байдаг шүү дээ Facebook-ийн. Тэгэхэд ингээд орж болохгүй байна гэд хэлэхээр би танд бичиж өгөө үсттэй. Би танд ингэж өгөө үсттэй гэхгүй. Одоо жишээлбэл миний хувьд бол би ээжийнхаа бүх Facebook, Instagram, Gmail бүх юмнуудын пассвордыг өөрийнхөө нөөц дээр биччихдэг. Асуухт нь тэр гээл явуулцдаг. Тэр бас их амар арга шүү. Та нарт бас зөвлөе. Тэгээд бид нар нөгөө бодохдоо хүүхдүүд залуучуудын л интернет хэрэглээ маш их байна гэж ойлгоод байдаг. Тэгээд би сая сүүлийн нэг судалгааг харахад эсвэргээрээ ахмад наснуудын маань дэлгэцийн хэрэглээ маш өндөр гарсан. Тийм. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэй ялгаагүй тавьж байгаа тэр анхаарлыг аав ээжтэй, эмээ өвгөөдөө тавих нь байна шүү, зөв байна шүү л гэж тийм байна. За сая ингээд Telegram гэд хэлсэн шүү дээ. Тэгээд би нөгөө өөрөө Telegram ашигладаг. Гэхдээ ингээд дөнгөж одоо нээлттэй хийсэн кино, одоо кино уран бүтээлч хүний хувьд дөнгөж нээлттэй хийсэн киног маань одоо IPTV-д орсных нь маргааш нь ч юм уу тий. Одоо Telegram-д байршуулсан. Тэгээд ийм группт нэг дээрээ нэгтгэх нэмэх нэг гэд. Тэгээд иймэрхүү зүйлсээс яаж урьдчилан сэргийлэх боломжтой вэ? За хэлэх байх. За Telegram-аар бол тиймэрхүү групп одоо маш их байдаг болсон байлээ. За магадгүй өчигдөр шинээр нээлттэй хийгээл маргааш нь тэр групп дээр оруулах ч юм уу те. Энэ бол оюуны өмчөд одоо ноцтой хаалтж байгаа нэг хэлбэр үнэхээр мөн баггүй. За тэгээд энээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг нь хүн болгон тэр групп руу орж байгаа, нэвтэрж байгаа, тэрийг одоо үзэж байгаа, хандж байгаа хүмүүс байгаа учраас энэ хүмүүс ийм юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр
тэгэж оюуны өмчийг битгий өнгөөдүүлээч. Тиймэрхүү групп руу битгий орооч. Тий. Хүний хийсэн одоо уран бүтээлийг сайхан дэмжиж, оюуны өмчийг дээдлээд ингэж явмаар байгаа байхгүй. Тэр хүмүүс бүргүй үзүүлэхгүй шүү дээ тэд нар чинь тий. Тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө маш их чанаргүй хэмжээнд л үзэж ийн гэсэн үг шүү дээ. Ялгаагүй мөнгө төлж байгаа юм чинь гоё дуу дүрсний өндөр дүрслэлтэйгээр тий. Тайдын маань кино чинь драма. Тий, драма. Манай жижиг жоохон ямар дүрд ер нь тоглоо над сонирхолтой санагдаад байна л та. Миний хувьд Сонор гэдэг охины дүр дээр ажилласан. Тэгээд аавын маань дүрд Жамин Сүрэн ах маань тоглосон. Тэгээд манай аав өөрөө бас донтогч. Ер нь манай киноны дүр болгон бага зэргийн зарим нь их хэмжээний зарим нь бага зэргийн донтолтын хэлбэртэй миний хувьд гэвэл багадаа авсан одоо сэтгэл зүйн асуудал драматай тэгээд тэрнээсээ болоод ер нь ингээд автогаач зөв зохистой харилцаж чаддгүй найз залуугаач ингэж юу яаж чаддгүй ингээд хайрыг хүмүүсээс ер нь их хүсээд байдаг. Миний хувьд бол дүр дээрээ тэгэж одоо судалгаа хийж ажилласан тийм охины дүр байна. Эрэгтэй хүнээс хайр халамж тийм ээ? Тийм юм байна. Тэгээд ер нь бага насаа алдсан гэх юм уу? Хүүхэд нас нь тийм хүүхэд насаа бусдад тулгаалуулсан. Тийм охины дүр дээр ажилласан. Би яг өөрийнхөө дүр дээрээс гэхээсээ илүү нийт одоо кино зохиолоо уншиж байхдаа ямар олон төрлийн донтолт байдгийм бэ? Тэгээд энэ донтолтыг бид нэр амар юм энгийн шүлж ботоод их сурцсан юм шиг санагдсан. Архиудаг хүн гэхээр архиудаг хүн байж лээд нийгэмд байдал үзэгдэл тийм мөрөөдөө тоглоом тоглодог за байж лээдэг штеп за гэд нэг тоодгүй яг ингээд асуудал болгоод ингээд нүдний өмнө дэлгээд тавьсан чинь нэрээ эн чинь бас маш том асуудлуудыг хөндөж байгаа юм шүү манай кино. Тэгээ дээрэс нь нөгөө нэг эмийн зохистой хэрэглээ тэр болгон одоо юм нийгэмд одоо тулгарч байгаа асуудлуудаас гадна сэтгэл зүйн хувьд тулгарч байгаа асуудлуудыг хөндөснөөрөө миний хувьд зохиол маань аягүй таалагддаг. Үнэхээр тийм бас яг цаг үеэ олсон кино хийсэн байна гэж бас миний хувьд бас дүгнжаа. Баярлалаа. За ингээд бид гурав энэ сэдвийн хүрээнд ярилцаж дууслаа. Тэгээд өнөөдөр хүрэлцэж ирсэн сэтгэл зүйч хичтэй мөн шүүгчийн таслахтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та нар маань үзэгчд маань драма онлайн дуран сайхны киногоо Sky Media Go Plus-аас хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Баяртай. Яа, ямар хэцүү юм бэ гэдэм бэ? Би сая тэгтээ ингээл хоёрыг юм ярихаар миний тарих дун. Яагаад тэгчвэ? Үгүй. Түнэр харангуйд ганцаараа хаашаа ч юм байхлахад чадвалаа гэрлээ ажилласан. Айж зогтмаар санагддаг ч. Нэг л мэдгэд. Шатаж улаассан пошг гэж гээд. Аль хэдийн нэрчсэн байдаг. Хэрвээ ингэ хэрэглэрч юм бол чигэд баярлалуурч болж үлдэн штэ. Та биеийн үнэлдэг гэснийг нь мэдв үү? Үгүй. Трама орлож. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн газ. Миний хэлхийг анхааралтай сонсоор. Бэлгийн харьцаанд орохдоо нэгэн ширхгийг уулгах шүү. Тэгт миний хүүтэй холбоотойгоо гэж оролцох юм бол аль шүү. Алууч. Манай сэтгэл зүйн төвийг зорж ирсэн. Би юу донтогч. Та ямар төрлийн хандлагатай? Таны шинэ яагаас. Чи бороогүй. Тэр болов.